За өнөөдрийн цахилгаан хэлхийний туршилтаар биднэрт юу хэрэгтэй гэхээр гол хэрэгсэл нь дууссан асаагуурын гэрлийг ашиглаж болно. За эсвэл дуут мэндчилгээ гэдэг тийм үү хүмүүстээ дуут мэндчилгээний дуу гаргадаг, гэрэл гаргадаг хэрэгслийг ашиглаж болно. За бас зарим дуурдаг тоглоомнуудад ингээд баасрууд байдаг. За энэ дээр нэмэх тэмдэгтэй байх ёстой шүү. За энэ баасрууд ашиглаж болно. Алийг ч ашиглаж болно. За тэгэхээр нэмэлтээр юм хэрэггүй болцсон хайрцаг ашиглаж болно. За туслах багаж хэрэгсэл гэвэл бах хэрэг болно. За цаасны утга хайч, скотч хэрэг болно. За биднэрт яг үндсэн хэрэгсэлд маань ийм цахилгааны утас хэрэг болно. За цахилгааны утас байхгүй хүмүүс интернетийн кабель ашиглаж болно. За бүр байхгүй хүмүүс нь хүнсний хөнгөн цагаан цаас ашиглаж болно хүмүүстээ. Болгосон. За хөнгөн цагаан цаасыг юуны зорилгоор гэхээр ийм утас шиг нарийнхан хэлбэрт оруулж ашиглах гэж байгаа юм багш нь. За тэгэхээр энэ хаягдал хэрэглэхэд болцсон цаас ашиглавал байгаль орчинд ээлтэй тийм ээ хүмүүстээ. За багш нь эхлээд энийг бэлтээ. За тэг бэлтгэхээр гэд гоё нарийнхан болгож хатууруулж нарийнхан болгоно л гэсэн үг. За тэгээд цахилгаанд дамжуулах шин чанарыг ашиглаж байгаа. За цахилгааны утас маань хөнгөн цагаан болон зис утсаас тогтдог. Энд хөнгөн цагаан яагаад ийм материал сонгоод байгаа вэ гэхлээр багш нь эсэргүүцэл багтай байдаг. Эсэргүүцэл багтай гэдэг нь гүйдэл сайн дамжуулдаг гэсэн үг. Гүйдэл сайн дамжуулдаг байх юм бол хүмүүстээ бидний батарей хурдан дуусахгүй гэсэн үг. Төмөр утсаар хийчих юм бол бүр байхгүй хүмүүс нэм нарийн төмөр утас ашиглаад хийж болно. Төмөр утасны эсэргүүцэл их байдаг учраас батарей хурдан дуусчдаг. Тэгэхээр бидний хийсэн ажил жоохон үр дүн нуутай хурдан дуусчихин. Тэгээд дахид нөгөөдхөө сайжруулах хэрэг гарна тийм ээ. Тэгэхээр өгөөчтэй удаан тэгээд хийсэн юм маань зүгээр багшаас дүн авах зорилготой биш, гол нь толгойдоо мэдлэг хоримтлуулах. За тэгээд хин нэгэнд дандаа хэрэгтэй зүйлс хийх нь чухал байдаг. Хинт ч хэрэггүй зүйлс хийх юм бол цаг хугацаа, хөдөлмөр, тарих, эдийн засаг гэдэг өчнөө юм зарцуулж хийчээд хинт ч хэрэглэгдэхгүй байвал ямар ч өгөөжгүй альва зүйл нь заавалчгүй хүний сайн сайхны төлөө бусдад өөрт чинь хэрэгтэй зүйлсийг хийж бүтээдэг байх ёстой. Тэгэд өөрт бэрхшээлтэй байгаа асуудлаа шийдэхэд бас зориулагддаг байх ёстой. Агш нь ингээд нарийнхан болгочлоо. Гол нь ийм л юм хэрэгтэй байгаа юм биднэрт. За цахилгааны утасны оронд ашиглах гэж байгаа шүү хүмүүстээ. За тэгээд гадуур хайж явахгүй гэрт дотор байгаа бэлэн материал ашиглахаар багш нь сонгоод байгаа. За хоёрдугаарт энэ маань заавалчгүй бахихгүй өвц хэрэглэхгүйгээр гараараа хөдөлгөж нугалж болох учраас багаж хэрэгсэл байхгүй гэдэг. За таад маань сүүлийн үед бас инновац гэд сонсож байгаа тийм ээ. Инновац гэж юу вэ гэхээр бид нар ингээд олон зуун жил янз бүрийн аргаар амьдарч хөгжиж ирсэн. Аливаа зүйлийг хийх арга технологи хуучныхаа аргыг хэрэглээд шинжлэхдэггүй байхаар хийхэд төвхтэй хөгжил дэвшлээ дагаж чаддаггүй. Тэгээд дагаж чадахгүй байхад хуучныхаа аргаар хийгээд өөрсдөө бэрхшээл учруулад бэрхшээлээс гарч чадахгүй. Тэгвэл тэр бэрхшээлээс гарч чадах тэр аргыг олохыг л инновац гэж хэлээд байгаа шүү. Нова гэдэг шинэ гэсэн үг. New гэдэг үгний маань үүсэл явж байгаа. Тэгэхээр шинжилнэ, сайжруулна, хөгжүүлнэ гэсэн утгатай үг байна шүү дээ. За энэ нарийн болгочлаа. За одоо багш нь ингээд дуртай хэлбэрээрээ гоё нугалж үзүүлээ. За ямар хэлбэрт оруулвал илүү гоё болох вэ?
Харъя. За энэ геометрийн хэлбэр дүрс шиг болгоч. За ер нь болчлоо да. За энэ танд хэд маань хийхдээ урт хийвэл тохиромжтой байна. Энэ арай богинохон байна. За ингээд жишээ хийгээд үтцээ. За тэгвэл өөр яах вэ гэхээр эсвэл юм цахилгааны утасны энэ гадна талын аюулгүй ажиллагааны ингээд энэ юуг нь цэвэрлж авна гэсэн үг. Гадна талынх нь кабелийг, хуванцар кабелийг. За мэдээж альва зүйлийг хийхдээ аюулгүй ажиллагаагаа хангаж хийж явах хэрэгтэй. За үнэхээр өөрсдөө хийж чадахгүй бол том хүний тусламж аваарай. За ингээд энэ кабелнаас нь салгана гэсэн үг хүүхдүүдээ. Гадна талынх нь хуванцар. Өөрсдөө ингээд маш болгоомжтойгоор ажиллаж чадах юм бол бидний та нарын тарих бас хөгжиж байгаа гэсэн үг. Альва зүйлийг хийвэл тарих хөгждөг. Тархинд энэ мэдээлэл маш сайн очдог. Тэгээд цаашдаа хийхдээ алдаа гаргахгүй хийж чаддаг гэсэн үг. Тэгэхээр хүнээр хийлэх гэхээсээ илүү өөрсдөө болгоомжтойгоор хийж хэвших нь бас асуудал шийдвэрлэх. За ингээд кабель цэвэрлж авна гэсэн үг. За ийм байна. За энд бол хөнгөн цагаан утасных байна. За энд бол зис утасных. За мөн ялгаагүй ингээд салгаж авч болно. За ингээд ийм утас байхгүй хүүхдүүд. За ийм хөнгөн цагаан хүнсний цаас байхгүй. За тэгвэл ийм интернетийн кабель бас ашиглаж болно гэж агш хэлсэн тийм ээ. Энэ яг юм нарийнхан. Нарийнхан болохоор одоо давхарлаад хийж болох юм. Гэт багш нь одоо нэг гарын дорх хэрэгсэл та хэдэд. За ингээд ийм нарийнхан утас гарна гэсэн үг. За энэ нарийнхан утасаа хоёр давхарлаад ирчлээд хатууруулаад за ингээд ашиглаж болно шүү хүүхдүүдээ. За ингээд бид нар дуртай хэлбэр дүрсээ хийж болно гэсэн үг. За дараа нь яах гэж байгаа юм бэ? Хийснийхаа дараа. За одоо энийг агш нь ашиглая. За энэ хайрцаг ашиглаж болно гэсэн. За энэ хайрцагын дээрээ за мэдээж энд нь цаас наагаад өнгийн өвөр болгоно тийм ээ. За багш нь энийг ингээ харж яснаа. Ингээд наа гэж бодлоо. Ягаад тэгэхээр богинохон байгаа учраас урт байсан бол арай за ингээд наачи. За энд нь ингээд жижиг нөх гаргаад өгчээ. За энэ рүүгээ энийхээ илүү гарсан үзүүрийг хийчихье. За ингээд. За одоо энэтэй болохоор саяны энэ үзүүрлсэн цалгааны утсаа холбоод өгчээ. За ингээд үзүүр гаргацсан. За анаашаа анхаараарай. За энэ ингээд хэлхээ битүүрх ёстой тийм үү? Багш нь хуглаа ичлээ. За тэгэхээр энэ хэлхээгээ битүүрүүлэхийн тулд биднэрт энийг энд нэг холбоод өгчөө. Хөдөлгөөнгүй гоё холбож өгнө. За хөдөлгөөнгүй холбохын тулд мэдээж скотч ашиглаж болно. За халаадаг силикон цаваа ашиглаж болно. За нөгөө цахилгааны лент ашиглаж болно. Гэт боломжтой бүх арга хэрэгслэр хийн шүү хүүхдүүдээ. За тэгэд эндээ мөн хөдөлгөөнгүй. За хөдлөх юм бол үр дүнгүй гэж багш нь хэлээд байгаа тийм ээ. За ингээд эхлээд өгч. За бид нарт яах юм гэхлээр энийг ингээ харсан чинь за энэ баазар маань дуурах учраас энд байгаа нөхөрөө дуу гарах учраас за энэний харалтаа ингээ цоолоод өгчээ. За тэгэд баазраа мөн хөдөлгөөнгүй тогтоогоод өгье. За дахиад хажууд нь энэ LED гэрлээ гаргаж өгье.
За одоо энд бидний заавалцсан кабель ашиглая хүмүүстээ. Цахилгааны утсаа. За мэдээж үзүүлж өгнө. За энд их холбоход төвхтэй байгаа. Энд бол бас хавчуулаад холбогдсон. Энд холбоход төвхтэй учраас эхлээд хөдөлгөөнг болгоно. Бидрийнх энд хүрчээж л энэ төмөр дээр хүрчээж ажиллах хэрэгтэй байгаа. За одоо хэлхийг ажиллаж гин үгүй юу бас шалгана. Ингэж холовчоод шалгахгүй болохоор болж байгаа хэсгийг бид нар мэдэж чадахгүй. За ажиллаж байгаа бол энэ түрхээр ажиллаж гин тийм ээ. За тэгвэл бидний бас ваяр гэдэг тоглоом бараг бэлэн боллоо. За бид нар тийм заримны иш ч юм уу хэрэглэгээ олдсон шүдний сойд ингээ ашигладгүй савх им хавцсны нуруу гэх мэтлэн хаягдл материалыг ашиглана гэсэн үг. За хаягдл материал ашиглаад за одоо энэ үзүүлсэн хэмжээгээ урт толгоё. Урт толгойд цагирах хэлбэрт оруулъя. За энэ утас тасдахтай уг нь ийм бах ашиглаад ингэж болно. Тэгээ багш нь болохоор бас хүүхдүүдэд байхгүй гэж магадгүй гэд энэ цаасны утга ашиглаж үзүүлээд байгаа шүү. За цагирах хэлбэрт оруулаад мушигчээ. За цагирах хэлбэрт орсон. Одоо энэ цагирах хэлбэрт орсны мэдээж скотчоор хөдөлгөөнгөө бэхэлж өгье. За ингээд бидний тоглоом бэлэн болсон. За энийг ингээд хүрхгүйгээр явах ёстой. Ингүүд бидний анхаарлын төвлөрөл болон гарын хөдөлгөөний мэдрэмж сайжирдаг. Ингээд хүрхчүүл яах юм бэ? Алдаа гарсан гэсэн үг. Хүрхчүүл яасан гэ? Алдаа гаргасан гэсэн үг бахны хүүхдүүдээ. За тэгээд энэ хөдөлгөөнийг илүү сонирхолтой одоо гацуур мод шиг хэлбэртэй хийж болно. Гарын таван уруу шиг хэлбэртэй хийж болно. Одоо ямар л бол ямар хэлбэртэй хийж болно шүү хүүхдүүдээ. За ингээд хэдэн секундэд нэг ч хүрэхгүйгээр хийж чадах уу ч гэдэг юм уу тийм ээ. Гэхмэчлэнгийн хөдөлгөөний эвсэл, тархины хуурд сайжруулах бас ваяр гэд тоглоомыг энгийн цахилгаан хэлхээ ашиглаж хийх аргыг багш нь зааж өглөө. За бид нар цахилгаан хэлхээний хичээлээс энгийн цахилгаан хэлхээ, зэрэгцээ холболт, цуваа холболт хэрхэн хэмжих үү? За тэгээ араас нь одоо амьдрал дээр хэрхэн энэ сурсан мэдснээ ашиглах уу гэдгийг багш нь тайлбарлаж байгаа шүү. Амжилт хүсье хүүхдүүдээ.